бодож төрдөг байж. За монголчуудаа Монгол эх орныг танилцуулдаг сумдаа сайхан амьдрын нэвтрүүлгээ Дундговь аймгийн одоо сайхан жишг сум болох 3 сайхан сумнаас нэвтрүүлгээ бэлтгэж байна. Ингээд 3 сайхан сумынхаа илэн нөлөөгийн өндөр настан соёлын бит бус үеийг одоо өвлөнтэйгч гаваа гэдэг сайхан хичтэйг уулзах гэж байна. Танд орой мэндийг дэвшүүлье. За та бас өөрийгөө сайхан танилцуулаарай. Таны аав ээж ямар хүмүүс байв? Та энэ сум нутаг орон нутагтаа төрж өссөн хүн үү? За. Оногон нутаг. Манай аав бол намдар төрдөг хүн байсан. Тэр үед их ангороо хийдэг. Бас тэр үед бас мэдээ хөргөн. Алба ажил хийж гэдэг чийдэг тийм хүн байсан. Мартин. Анчун байж тээ? Анчун байсан. Одоо энэ анчун байсан. их газрын чулуулга ороод анхичин тээ? Тийм газрын чулуу ирээн яваа бол дандаа чамдрий чинь дуудаж ачруулдаг тийм. Зөөлөг чамж. Одоо нэг хотод машина хавьяд гоо манай аав бол дуудаж ачруулдаг байгаа юм байсан. Гэцүүлдэг байсан гэсэн ч үдэ чамч. Оо бас тэр чинь бас авьяас. Яа дэвтэр тоо. Тэ чаншгүй лөөсгүй л үү тэгээд тэгээд байсан. Зэрэг тийч одоо цагаан зэрэг тоод явахгүй дээ. Одоосаа хэмжүүлдэг тэгээд нэг итгийгаа тэгээд болчихдог. Тэр үе одоо энэ дуурлууд маань бас тийм л одоо ёсчуудтай л байж тээ. Ангийн барьгаад байсан шүү дээ тэр. Тийм. Тэр үедээ норм долуулж биелүүлдэг юм байсан. Ээж хийх. Цагаан хонтоноос орсон доо гэж юм дээр өтөн чинь байсан юм шүү. За. Өтөн чинь байж таних байх тууны дээр ч 12 таргаас эхлээд мадамад байгаа. Тэгээд яагаад нэг том болоод тэсэж ийм 58-аас хоноос лэхэд нэгдээр тэгээд нэгдлийн алдар олон жил малсан. За ямар мал малдаг вэ та? Нэг жил тэмээ маллаад тэгээд дараа нь дандаа үржил юм байна. Мөн ч бол өсгсөн даа юм сан. Манай хань бол малч юм байсан. Бас алтан гэдэг юм байна. Тэгээд яагаад тавин наймаа нийлээд би ч багхан ийсэн манай арах мод байсан. Яах мэдсэн. Тэгээд үргэлж хань амалсаар бол тэгвэртэй гараад тэгээд юм яарн хон болсон байсан доо хөвгүүд хийсэн тань яаж гормал манай хөвгүүд эцэгчи 93 онд өнгөрсөн. За тэгээд хөвгүүдээ сургуулаар л явуулж чадсан. Хэдэн хөвгүүдтэй болсон та хоёр маань? Би 10 хөвгүүдтэй. Оо за. Октод нь хэдэн залуу? 6 хэн дөрөв. Оо за. Хамгийн бага хин. Хамгийн бага хоо одоо. Тийм 6 хөвгүүд. Тантай л ойр байна. Одоо тэгээд бас юм монголчуудын минь айлын бага л одоо нөгөө аав ээжтэйгээ айлын бага байсан байдаг юм да. Тэгээд аваад хүн аваад явчихсан тийм ясастай гэж байсан. Яад үлдээсэн. Хүн аваа явцаа. Яав. Нөхөрт гараад уу? За явтай амьдралын жам юм чинь. Тэгээд одоо хүн өршөлдөд өгсөн юм болов уу гэдэг. Тэгээд адаасан тэгээд нэг гоонос акинтаар орж ирж байгаа. Тийм. Хэдгүүдээ ажиллаа. Одоо яваад би бас тасгаа бас өөрийнхөө бичсэн гол юм зүйлтэй юм байна. Манай гадаад гэдэг тояр юм. Идэнтэр юм. За. Одоо энэ сумын төвөөс аль зүгт хэдэн километр вэ? 45 орчим. Зүүн зүгт. Илэн баг маань. Тийм баг яриад явуулсан. Инүүхэнд юм байна. Одоо хоёр хоногт инүүхэнд гээд би тэгсэн штэ.
Одоо чиний очих газар чи энэ үхэн тэгээ би хурууныхан байрш нь хараад анзаараад байна. Жохон ингээр нилээн зайтай юм байна. Ингээр бас нэг дуун зэргийн зайтай. Жохон инх юм бол ойрох юм байна гэж ойлгодог болсон шүү дээ. Тийм үү? Бараг ингээл багтаа. Жоод гисэн шүү дээ. Тэгсэн. Хурууны төрөг тав. Тэгвэл энэ үхэн юм байна. Тэгээд чинь таа өөрөө мэдэр. Юу баян жир хуруу сайхан хоёрын хэд доо. Зааг дээр л үүд юм байна. Таны ч одоо энэ 3 сайхан сумынхаа соёлын бит бус өвийг одоо өвлөн тэгж гэж яг юугээр одоо та бас энэ соёлынхаа бит бус өвийг одоо өвлөн тээж байна. Яг одоо энэ мал төлөвлөсөн. Цагаан идэх хийсэн дээ миний хийсэн цагаан. Уламжлал цагаан идэг бол их сайхан идэв. Цагаан идэх хийсэн. Усан жил мал төлөвлөсөн. Төлсөн бол яг таадаж мэдхгүй доосон байхаар байсан. Энэ 3 сайхан сум бол одоо энэ нөгөө сумын шинжилэл одоо тийм ээ шинэ сум төслийн хүрээнд бас их сайхан болсон юм байна шүү дээ. Та бол одоо үе үеийн сумын төвийн хөгжил цэцгэлтийг бол харж ил байсан. Тэгээ энэ сүүл энэ хэдэн оноос хойш энэ одоо сумын төвийн шинжилэл одоо тийм ээ шинэ сум төсөлд одоо хамрагдав. Ард иргэдийн одоо үүрэг оролцоо бас хэр явагдав. Тийм ээ их зохион байгуулалтанд ороод энэ ч одоо бас ард иргэдийн оролцоо тэгээ эрдэнэ нэгдсэний үндсэндээ л одоо ингэ сайхан нэгэн жигэд хашаа хороотой болж ирдэг. Хамгийн гол хийсэн хүн бол голцоо хийсэн хүн бол бидний өрн тэгээд зөвхөн хотооны социал статистикаа хийж байгаа. Тэг сайхан боллоо доо. Тэг яг одоо өөрөөр оролцоо зовчин 30 дараа яг үгүй сургууль төлөв. Одоо өөр газар байсан юм шүү дээ. Тийм шүү. Хэдэн километр? Нэг хэсэг хамгийн төв мэн тэнд байдаг гэж тийм үү? Энэ ургаар нэг хэдэн онд энэ сумын яг энэ бөөрн дээр үлдэрсэн. Сонгоцсон дараа бодлоо байсан одоо сайн мэдхий байхгүй болчихсон. Хацаргууд сонгоцсон мал хүн байхгүй. Танайх ч хүн байхгүй бол чамаас мал хүн байхгүй байх нь автоолсон. Сургууль аюулаад малтаа Kita utang saya jarang usul datang ke Jakarta, saya hanya sobat, hanya saya membawa tu buku membawa tu sega, hanya kesal. Одоо энэ сумын төв дээр бас олон сайхан бүтээн байгуулалт хийдчихээ. Тэрний нэг нь бол одоо энэ сайхан хоёр орон сууц байна шүү дээ. Гурван давхар яг ижлэхэн загвартай юм шиг бай. Тийм байж үү. Энэ одоо эхнийх нь байшин хэдэн онд ашиглалтанд орсон гэлээ? 15 он. За тэгээд энэ та бүхний амьдарч байгаа энэ орон сууц бол одоо 24 онд. 22 онд ашиглалтанд орсон юм. За 21 онд ашиглалтанд ороод тэгэл айлууд нь ерөөдөө 22 онд болцоосон байна. Тийм ээ? Тэгээ энэ их одоо гоё тоглог байшин биш үү? Ингээд том өрөө, галтгоо, хинт бодлогын 2 өрөө байна. Мастер өрөө, энгийн онцлогоор мастер онцлогын өрөөндөө бас 0 биш тийм. Энэ наанаас 0 биш тийм ч одоо 2 0 биш тийм. Тэр чимээс гоё биш. Тэгээд ингээд сумын төв дээрээ тоглог сайхан орон сууцсан ингээд эдгээр цэндээ явж Нөгөө хамаагүй хотсон газар жагаа хотсон дороо тэгээд явж байгаа шүү дээ. Одоо нэг өдөр сайхан амарчаад тэр зөв баялаа марчаа явж байгаа.
Тэгээ ер нь одоо ингээд сумын магтал маань бас хөдөө гэрээс гэрийнхаа хажуугаар одоо бас сумын төв дээр бас нэг тоглох сайхан орон сууцтай ер нь болцоож байна. Тэгээ манай нэг хөдөө нөө бас байсантай манай өвгөх төрсөн гэрээ байсантай. Зээдийн нэг юм байна. Малчт маань одоо хуучин ерөнхийдөө гэрт байдаг байсан бол одоо орчин цагийн малчт маань цаг үе дагаад тоглох орон сууц барьдаг болжээ. Тэр байсан барах. Тий. Мэдээ тэр хэвчээ байсан. Ийм ч бидний ч гурван цаг байна. Манай хоцоо идэм баг. Ингээд сайхан амьдарч болж юм доо. болж байна. Бараг ямар их хөтэй сайхан. Ер нь гол нь нөгөө хот хөдөөгийн ялгаа арилаад яг хотод байгаа юм шиг одоо тухтай таатай орчин ингээд сум болгонд бүрдээд өгөх юм бол тэгээд дээрэс нь одоо ажлын байрууд нь ингээд байх юм бол залуучууд маань заавал одоо хүн суурин газар руу одоо явна шүү дээ. Айгуул хот газраас гардаг юм одоо. Тий, одоо ч юм хотоос хүмүүс яаж одоо зүхтаах вэ? Яаж хөдөө гарах вэ гэдэг болчих. Гол нь нөгөө суман дээр очиод ямар ажил хийхлээ л гэдэг дээр ингээд анзаардаг байх шиг байна. Ямар баяр ямар ажил хийгдээ л гэж бодно гэхдээ одоо тэгэл хотоос нэг хотын иргэд маань хөдөө гарахаараа л одоо их баярлж шít. Нэг уушгаа цэвэрлж авч, агаарт гараад тэр хотын их стрессээс ингээ ангижраад бас нэг амар тайван байдалд орохоор хүмүүс их одоо тэрийг их хүсэмжилдэг болжээ. Одоо тэгээд төв засаг маань, аймагуд маань энэ ялангуяа 330 сумыг хөгжүүлэх маш сайхан бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм бол одоо бид нар чинь сумдаа сайхан амьдрнаа. Тийм ээ? Сум болгоны болчихсон бол тэгээд ажлын байрсайтай бол усаж өдөө гарах юм байна. Яа. Амдаа маллах хочсон тэгээд тоогаар юм яаж байгаа. За таны энэ бас ааруул одоо цаг сүү цагаатай маш сайхан хийдэг гэж байна. Энийг та одоо бас ямар технологиор одоо хийж байна? Ямар нэр төрлөөр нь хийж байна? Өөрийн одоо хооцсон. Ааруул гэдэг чинь одоо хөрөнгө сайхан хідэж хөөж байна. Хөрөнгө сайхан байл өөрөө сайхан болдог чинь. Хөрөнгөөс бол ямар ч идэ. Бас тэр хатаа энэ тэр нөлөөлөхгүй одоо яа гэм бол та сайн мэдгүй шүү дээ. Одоо хатаа энэ тэр нөлөөлөхгүй. Хатаа их орно. Ерөн тэгээд их олон юм дээд доор идэх болж шүү дээ. Тэр хүмүүс ч одоо саасан суугаар болж байгаа. Аруу болчих санаад шүү дээ. Хүчтэй ямар ч ихлээд холбоод сургана, холбосоо тэгээд холбоод саад сургана. Нэг 15 орчим холбоод юу сурна. Явуултай. Завод үгүй би чинь ихлээд холбоод сурах чинь саадгэлж. Тэгээд баагаар стехан сороод ихлээд тэгээд мадаа жигд саад бод дэж гэж бод. За та ямар сүгээр хийж байна? Өөр юуны сүгээр хийх вэ? Ингийн сүгээр. Ингийн сүгээр. Тий. Тэгээд өөр ч одоо нэг мал цаа өгч ямаа хонсаад ийсэн дээс. Одоо цаа өгч хонсаад. Одоо энэ нөгөө ямааны аав бол маш эрт хэрэгтэй байт юм байна. Хоёрдугаар гэх юм бол ямааны аав бас их үнд хүрсэн байна одоо. Хүмүүс их өндөр үнээр ямааны аавыг бодтаа авч байна. Тэгээд ямааны энэ сүү болон ямааны одоо сүүгээр хийсэн бүтээгдэхүүн өөрөө ашиг тусын хүмүүс их мэддэг болсон байна. Ямар сандаа нэг ихэн сүүгийн чинь одоо баг орлогоор бүтээгдэхүүн ямааны сүүгүүд ихэн сүү шиг одоо ийм шимт хичээлтэй гэж одоо яригдаад байсан шүү дээ бүр тийм. Тийм ээ. Тэгээ одоо ямааны ааруулыг бол одоо зах зээл дээр маш их эрэлт байна. Энийг одоо ямааны бүр ааруулыг брэнд болгоод ингээ хөгжүүлэх юм бол маш их одоо орлого олох боломж бас харагдаж байна. Тийм л байх юм дээ. Ааруул цагаа ер нь ихсэн авдаг болж шил сургалттай болж одоо айл болгоны мэдээ хийгээд тайдаг байлгуудыг бодгоо цаахан байна. Ааруул их бол байгуултай хөрөнгө ихлээр байна болчихгоо.
явдал ихрээ тэгээд бороо бүтээгээд хатаад ихэд өдөрч байлаа. Аа. Тэгээд саагаад хөөрүүлээд боловсон суугаа таргаараа цагаачана шүүсээ хойно зүсэг тавьсан хойно олон дахид эргүүл таараа бороо тэгээд олон хойно гэдэг бас хадаар жахан чигээ болдог дараа хөцөж гэж. Аа. Нарийн юм байна. Тийм нарийн. Тахад бол биснарээ гэж байна. Арай бүтээд хэцүүтэй бас ногоон бохож хөцөж гэж. Шүлжээс гараад ороод Энгний сүгээр одоо цагаан эдэхэд бас ямар хөө явах вэ? Сайхан болон зүгээр хатаахтай хамсхан болж чадаад шахсан бол сэлгийг нь уушгүй байгаа. Жишээ. Тэгээд чичаад дараа Яманаас үлдээ би болчихсон. Хэмааттай тийм ээ. Сайхан таарч яваа. 이게 아리스토텔이 지고해서 사과 야마메 사과장 하다 사과리 지고해서 저도 이게 생기를 гэдэг. 예, 호리 내가 이제 뭐 지금 제가 다음 또 하고 있고 이다리는 사람들 또 들죠. Угаар усаад гэж чадвал өстэй байсан. Тэр ямтгүй юм байлээ. Би явж байгаад нэг инглиз хэлээр уусан тэгээд бас хийж идсэн шүү дээ. Тэгээд тогтчихлоо. Харин намын айганд ер нь бас очих гэдэг шүү. Танай энэ баг олон хэдэн хүүхэд өсгөж юм уу жүлж байна? Дөрөв. Хоёр хүүхэдтэй байж байгаа дөрөв болоод байна. Эсвэл азтай өсгөө маа хоёр хүүхэдтэй байж хагаад шууд хоёр хүүхэд гарангуудаа алтарт их болчихсон. Тэгээд алтарт. Сайхан. 12 жилийн дараа сахах гэж байгаа. Тийм ээ. Ахын япаад байдгийг. Энэ одоо ах чи хоёр байлуу. Тэр хоёр жаахан хоёр байж. Энэ баруун талд байгаа нь. Ахын наамаа хам. Тийм ээ. Эхний хоёрын зайтай. Тэгээд зөрөөтэй. Тэгээ энэ хоёр болохоор 12 настай. Хөөх юм аа тийм. Одоо тэгээд ах их хоёрын энэ хоёр жижигтэй бол одоо аим бистэй. Тэгж үү. Тэгээ Гэрээс нэг яг аашин хэлсэн. Ах их хоёртой. Тийм ээ. Хөөх. Бас их сайхан байна. 12 жилийн дараа хоёроор гацгаа би өнөөшгүй байсан. Тэгэхээр хэрийн хэмжээ дуудсан. Дахиад нэг 12 жилийн дараа үзвэл бас гурав зүгтэй юм билүү хайж мэдлээ. Сахаа. За тэгээд миний хувьд одоо Монгол орныхоо одоо 21,330 сумыг тойрох одоо зорилготой. Тэгээд л одоо энэ жил Дундгой аймгийнхаа 15 сумыг тойроод ингээс ангуун ардын айж амьдрал одоо хөгжил дэвшилтэд танилцаа явж байна. Ямар ч сан манай Дундгой аймгийн 3 сайхан сум бол үнэхээр одоо үлгэр дуурайл болохоор бусад сумуудад үлгэр жишээ болохоор ийм сум болж одоо хөгжиж байгаа юм байна. Тэгээд сэтгэл байгаад сумын ард иргэд мэн эвлэлтэн их юм бол одоо тийм ээ сумыг бас ийм төвшөнд одоо хүргэж болдгийг бас харуулсан бодит жишээ байна. Ингээ сайхан бас орчныг бүрдүүлсэн сум байдгийг байна. За 3 сайхан сумын тухай өшөө онцлогоос нь та дурдаач. За ямар ч их газрын чуулгаг бол одоо хүн болгон л ярих байна. Өөр одоо 3 сайхан сум юугаараа онцлог сум бай. Ямар сайхан хөдөлмөрийн алдартан сайжуул бас энэ сумаас төрөн гарсан байдгийг. Хөдөлмөрийн алдартан сайжуулсан багцэр гэж байсан. Бас царай орох гэж байсан. Багцэр орох гэж байсан.
За. Тэгээ хөдөлмөрийн баатар байсан юм уу мэдхгүй манай үлдээч бол орвалтан бодстой юм байсан. Аймны зүйлд орвалтан бодстой манай. Яагаад одоо 3 алтан гац өгчөө дахиад алтан гац өгөө дахиад алтан гац өгөө 3 алтан гац өгнөр сонирхол тийм. Хөдөлмөрийн аймаг тодорхойлоод хаваа алтан гацсан дараач байсан. Дандаа алтан гац. Одоо орвалтан гац содогоор тийм. Сонирм бас сонирхол юм. Ер нь 3 алтан гац аавна гэдэг чинь ер нь бол одоо гавьяатын дайны хүн юм байна шүү дээ. Тэр чинь одоо алтан гац аавна дараа хөдөлмөрийн гавьяаны улаан тогийн одоо тэрний дараа одоо тухайн салбарын гавьяат зүтгэж одоо салбарын гавьяат хүн болно шүү дээ. Тэгэхээр чи 3 алтан гац чинь ер нь орол гавьяатын дайны ажлыг одоо норвыг хангасан хүн юм байна л да. Тэгээд бас тухай юм байсан шиг тэ ер нь бол. тийм байна. Доотлын усод мэдхгүй. Одоо энэ зурцаг бол сайн мэднэ. Их сайн болчих. Зурцаг гэж хий. Зурцаг гэж. Зурцаг болоод сая. За. Тэр хүн бол сайн мэднэ манай. Үлдээчиг одоо мэдхгүй одоо мэдхгүй зурчих. Базар гэдэг чинь базар гэдэг чинь манай дээр үед базар доктор гэж байсан яхан. За. Хамгийн чинь доктор байсан бол энэ ч байсан мохоо. За мундаг юмч байж. Тийм мундаг юмч байсан. За гэх зэрэг юм сайн хүмүүс энэ 3 сайхан сумаас дөрөв гарчээ. Базар доктор, орго доктор, цэвэн доктор гэдээсэн. Одоо эдгээр чи мэдэх болсоо. Тэгнэ. Одоо тэгэл одоо ахмад буурлууд та бүхэн мэл одоо үр хойчтой хэлж ярьж бичиж тэмдэглэж үлдээхгүй бол одоо тэгэл шинэ үеийн одоо залуучууд чинь одоо юу хуучин цаг ахуй амьдрал тэрнээс шал өөр болчихсон шүү дээ. Сонгочтой байх үеийн тэр юм мэдэх хүн бол одоо юм надаас өөр байхгүй болж байна. Тийм байна. Энэ хоёр нэг сая хогшин би. 3 сайхан сумч сая оймоо гэж бас яав. Ер нь ойн хизээ болох уу хэдэн жилийн одоо түүх бий болж байна. Чи одоо хэдийн 100 жил энэ жил 100 жилээ болсон юм байна. Тэгвэл одоо 100 жилээ байгаа чинь бас тодорхой хэмжээгээр нөгөө юу маань сумын удирдлагууч гэдэг юм уу нөгөө ард иргэд маань бас нэг 100 жилээ байгаа тохиолдуулаад сумтай холбогдлолтой одоо сайхан түүх те ном сумын 100 жилийн ном гарсан баха тий. Гарсан юм билээ. Тэн дээр бас их олон сайхан зүйл тэмдэглэл үлдсэн байдаг одоо байгаа баха. Энэ төрөл октод бол бүгдээр ийм мэдээ. Энэ одоо жижиг хүн хоёр хүмүүсний зөвлөлтөд 3 охин байна юмтэй. Оруулаа яг ийм мэдээ тий. Цагаад юу? Би танаа харуулдаг идэл тавгаж хуурайлал. Хуурайлах байх тий зүг. Тэгш хамттай. Хараач хавтаа одоо ясын чинь тавтай юм байлгүй яа. Харин тийм. Энэ сайн хамттай харуулдаг юм байна. Их сайхан цэвэрхэн сайхан. Энэ гурван гээл идэ яг л байж. Амд орол бутраал ингээл сүү хамттай. Ваа. Хөөхд чинь тэгээ багасаад ямар ажил хийдэг ямар хүмүүстээ юм уу тав юм уу болсон мэддэг тийм байсан тавьж байгаа. Манай гурван охин ч одоо ачаалал 3 онцог барьж чад бослыг шахаж байгаа нэг тавьдаг хүмүүс. Одоо тэгэл тэр янзаар идэг хийгээл явж байсан. Андаа бослыг шахаж байгаа нэг тавьдаг байдаг. За баярлалаа. Хэсэг хугацаанд бас энэ 3 сайхан сумынхаа тухай өөрийнхөө амьдралаас бас сайхан танилцуулсан явдал. Энэ завшааныг ашиглаад гэдэг шиг сэргэр дэлгэцээр таныг үзэн суугаа 3 сайхан сумынхаа уугуул суугуул зам олондоо за Монгол орны өнцөг булан бүрт амьдран суугаа таныг таньж мэддэг найз нөхдөдөө ах トゥ төрөл төрөсөдөө энэ нэвтрүүлэг гарах өдрийн сайхан чин сэтгэлийн нийслэгийг та бишүүлнэ өө ерөөлөө айлтна өө. Юу хоёлоо ярьцгаа дуусгая да. За Монголын бүх сайхан эмэгтэйчүүд бүгдээрээ ийм сайхан мэдээ хийгээд бүгдээрээ одоо сайхан амьдраад явбал одоо юм болохгүй юм шиг байхгүй шүү дээ. Гараа болно. Ийгсэн зүтгэл байвал болно.
ажлыг өөр болдог байдаг. Өөрөөр хичээлгүйгээр болно шүү дээ. Юу хийх бол За. Босно. хотод гэдэг хүүхдүүд дээр харахад байж Тийм. Хотод байгаа өргөхдүүдтэй сайхан тий. ад жаргал эрүүл нэхийг та өгсөн өрөөж юм тийм ээ. Тий. Аймаг дээр сахтаа үргэлж тий. Тэд манай цэгмэд харж ялдаж байгаа шүү дээ. Яа хараа сууж одоо хараад энийгээ сууж байна. За цэгмдгээ амар миндөө. Хараа сууж байгаагүй. Би хоёрын ярьцлагыг үзээ сууж байгаа үсттэй энийгээ сууж байгаа үсттэй. Тэ? Энийгээ сууж байгаа хта. За ингэ өндөрлөе. Өндөрлөе ёо. За баярлаа. Нэг аав. Нэг аа үгүй үлдээ. Авна. Яг үнэ